өглөө игээд орж ирэхэд үнэр нь хамгийн сайхан. Яг энэ спорт надад жаргал өгсөн. Ирээдүй өгсөн. Баяр баясгал өгсөн. Чин бэлдсэн шавнар маань зарим нь бол багшуулаад явж байгаа. Зарим нь бол мэдээ тэтгэвртэй хатсан байгаа. Намайг Цэрэндэрний баяраа гэдэг. Усын спортоо 1987 оноос эхлээд хичээллээд 1993 онд Зүүн Азийн тоглолтод Монгол улсыг төлөөж анх удаа оролцож байсан. 91 онд бол анхны спортын зэрэг ангиллан батлагдахад спортын дэд мастер болж байсан анх удаа. Усын спорттой багшаар холбогдоод бол 2006 оноос эхлээд холбогдоод төв бассейнд ахлах багшаар анх томилогдоод өдөө болтол ажиллаж байгаа. Яг усын спортын тамирчин бэлтгэл сургалтаар бол нийтдээ нэг 300-аад хүүхдүүд бэлдсэн байдаг. Зөвхөн анхан шатны сургалт бол нэг 12-3 мянган хүн байгаа. Олон шавьтай байна гэдэг бол нэг талдаа хариуцлага бас заримыг орхитуулчих үе гэдэг айдаг. Нөгөө талдаа бол бүх шавнараас сургаад өнөөдөр сэлүүлээд бас нэг амжилт гаргаа явж байхад бол үнэхээр багш хүний бахархал байдаг. Миний бас сургасан багшуулгасан шавнараас маань бас олон сайхан аваргууд төрж байгаа. Тэгэхээр тэднийг хараач гэсэн бахархдаг. Би бол яг энэ тухайн баг хичээллүүлээд нийтдээ нэг 10 мастер гаргасан байдаг. Тэгээд энэчнээс бол манайх Азийн наадам одоо Ханчжоуд явсан. Тэгээд Оюутны университетад явсан. Нэлээд амжилттай оролцсон. Өнгөр улсад бас дэлхийн аврагт явуулсан сүүлийн тэмцээнүүд. Ерөнхийдөө яг одоо ингээд тамирчид маань ихэнх нь бас зарим нь оюутан болсон байгаа. Гэлээч бас энэ спортод хүчин зүтгээд бэлтгэлээ хийгээд явж байгаа. Нэг тамирчин маань одоо олон улсын усын спортын одоо шугамар 100% тэтгэлэгтэй Өнгөр улсад одоо бэлтгэл хийгээ явж байгаа. Тухайн улсдаа 3 жилийн тэтгэлэг аваад явсан. Сүүлийн үед бол тухайн улсад зохион өгж байгаа тэмцээнүүдэд бол маш амжилттай оролцоод ингээд явж байгаа. Дасгалжуулагч болгоны мөрөөдөл. Яг тэгэхээр тамирчин одоо амжилт гаргаад төв дэлхийд оролцоод уралдаад тухайн тэмцээнд амжилт гаргаад мэдээж ингээд цаашаа шатахад ингээд олимп дэлхийн аварт орно гэдэг бол багш болгоны мөрөөдөл, тамирчин болгоны мөрөөдөл гэж боддог. Тэгэхээр яг би бол мөрөөдлөө биелүүлж яваад гэж бодож байна. Бүр том мөрөөдөж байгаа зүйл нь намгүй юу байна нууц. Ер нь бол яг том мөрөөдөж байгаа зүйл 28 оны олимпиад оролцох юмсан гэсэн бодлоо. Оролцох тамирчтай бэлдээд явж байгаа юу? Ер нь бол бэлдэж байгаа. Манай улсын тамирчдын усын спортын одоо ур чадвар гэдэг зүйлийн дэлхийн тавцанд гарахад тийшээ ойртоход ер нь хэр хол зай байна гэж таны хувьд хардаг вэ? Хэр манай улсад хөгжиж байгаа гэж боддог вэ? Усын спортын энэ түүхэн хөгжлийнхаа явцад бол яа өнөөдрийн одоо миний анх сэлжээс үеийг бодвол өнөөдрийн төвшин бол хамаагүй дээшээс. Яагаад тэгэхээр олон улсын төвшөнд бид нар очсон байгаа гэж хэлж болно. Яагаад AB цаг руу маш ойрхон байгаа. Бид нар ирэх авах гээд маш олон тамирчид одоо тодорхой чиглэлээр гадны улсуудад бол бэлтгэл хийж байна. Тийм учраас одоо энд байгаа тамирчид гэсэн одоо маш их одоо амжилтны хувьд бол урдлын үеүүдийг бол маш их хагсан, амжилттай болсон. Хүүхдүүд маань бас нэлээд чадварлаг бас нэлээд мэдээлэлтэй болсон гэж байна. Ер нь бол Монгол тамирчдын ингээ бие онцлогийг ер нь өсвөр үе дээр харагддаг, дунд насан дээр харагддаг. Юу нь илүү гэдэг вэ гэхээр манай хүүхдүүдийн хүч хурдны хувьд бол илүү харагддаг. Ер нь бол сүүлийн үеийн одоо Зүүн Азид болж байгаа тэмцээнүүдэд ялангуяа одоо бага насны, дунд насны хүүхдүүд бол байнга одоо эхний гурав дандаа шагналт байрыг шалгарч байгаа. Тийм учраас энэ тал дээр хүүхдийн бие бядлаар сэтгэл зүйн тал дээр бол нэг үе бодвол бид нар бас мундаг ажилладаг болсон байна. Яг уу
дундаас дээж төвшмнээр бол нэлээд бас мэрэгжлийн бас багш нарын туршлага янз бүрийн мэдээлэл энэ зүгээсээ бол жоохон хоцрогдсон тал бий. Гэхдээ бас энийгээ хөгжүүлэхээ бас бид нар бас ажиллаж байгаа. Монголын Усын спорт сонирхчдын холбоотой бас энэ талаар ажилдаг тодорхой хэмжээний сургалтууд бас аваад ингээд өдөө явж байгаа. Энэ клубт хамгийн чухал оролцоотой нэг бол манай гэр бүл. Бид ч 2011 оны сүүлээр яг энэ төвөөс танилцсан. Гэхдээ манай хүн бол усны тухай ойлголт бол байгаагүй. Тэгээ явандаа мэдээж бас нөгөө хажууд байсан учраас усны зарим ойлголтуудыг авсан. Тэрнээс бол хойш тэгэл нөгөө баг зохион байгуулахад оролцдог байсан. Маш идэвхтэй оролцсон. Мэдээж бас цаг хугацааны ихээр бараг 10 гаруй жил бид нар ч бас нэг тогооноос хоол идж байгаа учраас усны заах арга зүй мэдгэдэггүй бүх одоо туршлагыг хөрөнгөлүүлж авсан. Мэдээж олон улсын төвчний сургалтууд ч авсан. Тэгээд энэ хэмжээнд бол манай хүн бол сүүлийн хэдэн жил бол маш сайн багшилж байгаа. Ялангуяа анхны шат бол хүүхдүүдтэй ажиллах дунд шатны төвшөнд бол маш сайн амжилттай ажиллаж байна. Яг тэмцээний өдрүүдэд бол ер нь ажлын бараг 10 цаг л болох бараг энэ бассейн дээр өнгөрөөдөг. Манайх энэ яг тэмцээний бэлтгэл эхлүүл тамирчид маань ингээд 2 юм уу 3 хуваагдаж орж идэг. Тэгээд өглөө нэг ээлж орно. Өдрийн цагаар бас нэг ээлж ордог. За оройн цагаар бас нэг ээлж орно. 3 ээлжийн 40 гаруй тамирчил бэлдэж байна. Гэхдээ яг тэмцээн яг төхөөд ирэхлээр заримдаа бас нэг өглөө орой орох тохиолдол байдаг. Бөөнөрөөд. Ойрын зорилт бол нэгдүгээрт Монголын Усын спорт сонирхчдын ерөнхийлөгчийн цомын нэрмж тэмцээн байгаа. За 40 гаруй тамирчин оролцохоор эрчимжүүлсэн бэлтгэл хийж байна. За он гаргаад 1 сард улсын аварга байгаа. Насан туршидтын улсын аварга. Тэгээд залгуулад өсвөрийн идэрчүүдийн улсын аваргууд орно. Мөн одоо Тайланд улсад болох тэмцээнд оролцсон. Гадагшаа 2 сард болохоор Турк улсын дасгалжуулагч Жен Онсай гэдэг хүнийг Монголд өрсөн байгаа. Энэ нөгөө хамтарсан бэлтгэл сургал судалгааны чиглэлээр. За тэгээд 6 сард болохоор Бүлээ Монголиа 2026 далайн хадуудын нэрмжид задгаа усан сэлэлтийн ийм тэмцээн зохион байгуулахаар төлөвлөж байна. 7 сард болохоор Америкийн нэгдсэн улсын Флорида мужийн Азура усан сэлэлтийн клубтэй хамтарсан бэлтгэл хийхээр 15 хүний нэр дэвшигтэй байж байна. Надад хамгийн сайхан мэдрэмж бол өглөө игээд орж ирэхэд үнэр нь хамгийн сайхан санагдав. Яагаад гэвэл хамаагүй дотн санагдав. Олон жил үнэрлээч тэр юм уу. Хоёр тэгэхээр хүүхэд болгондоо нөгөө харьцаж ажилладаг ажил болохоор миний хувьд бол маш их тайвширдаг явчихдаг. Маш сайхан өөр ертөнц бий болдог. Ерөнхийдөө бол гадны орчноос бол арай өөр ертөнц, арай тайван амгалан байдаг. Яг энэ спорт надад дааж жаргал гэсэн. Ирээдүй гэсэн. Баяр баясгал гэсэн.